Ардын нам арчилсан намын гишүүд шиг нөгөө улс төрийн 118-ын бүдүүн бүлэг байгуулсан хүмүүсийн хоорондох асуудал байгаад байна. Хичнээн бүтээмжийн менежер, хяналтын менежер ямар албан тушаатлууд, ямар төсөв мөнгө, татврын мөнгийг яаж хэрхэн бие биендээ хуваарлаж байгаа энэ асуудалтайгаа холбоотойгоор хуулийг хойшлуулах тухай ярьж байна л гэж ойлгож. Нөгөө нийгэмд баталчихсан хуулиа нэг бол энэ засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг их хурлын өмнө тайлагнах үүрэгтэй. Тэгээ энэ баталчихсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь одоо бие биендээ гаргаж өгөх билгууны асуудлаа тохирч чадахгүй болоод байгаа юм байна гэж улс төрийн утгаар нь ойлгож. Нөгөө талдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа бол нэг бол хууль нь хэрэгжих боломжгүй байгаа бол энэ хуулиа өөрчлөх зам руу орох ёстой. Хуулиа хэрэгжүүлж чадж байгаа бол хэрэгжих ёстой хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол хариуцлагын тооцоод ажиллаа хийж чаддгүй хүмүүсээ өөрчлөх хэрэгтэй. Засгийн газар өөрөө хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ илэрхийлж болсон болоогүй ямар нэг үндслэлүүд тавиад тэр нь болохоор одоо их хурлын гишүүд үндсэн хуулийн асуудал дээр энэ хуулийн дээр өөр ойлголттой байгаамаа. Сурч амжаагүй байгаамаа. Бид нар нэг ойлгуулж өгчөө дараа нь хуулиа хэрэгжүүлье гэдэг шалтгаыг байнгын орооны хурал дээр ярьж идэг ямар учир вэ? Их хурлын гишүүдийн зөрүүтэй ойлголт энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү байгаамаа гэж. Их хурлын гишүүд хууль хэрэгжүүлэх үүрэг засгийн газар шиг хүлээдэггүй шүү дээ. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй засгийн газрын төлөөлөл нь байнгын орооны хурал дээр орж ирчээд их хурлын гишүүд хуулийн талаар үндсэн хуулийн зөрүүтэй ойлголттой байгаа учраас бид хэрэгжүүлэхгүй байгаамаа гэж ярьдаг. Нөгөө нэг утга нь болохоор бодит жишээ гэж ярьж байгаад нэг хэдэн орон сууц баригдсныг зааж хэлж байгаад орон нутгийн удирдлагын засаг захиргааны нэгж рүүгээ заачдаг. Энд чинь ерөнхийдөө хуулийн хэрэгжилтийг хариуцлагын асуудлаас зогсож байгаа хэлбэр шүү. Нэг бол хуулийн хэрэгжүүлээд, нэг бол энэ хуулийг хэрэгжүүлж болохгүй хуулийг өмнөх их хурал баталчихсан юм байна. Хэрэгжүүлэх боломжгүй юм байна. Үндсэн хуулийн зөрчил үүсэж байна. Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг засгийн газар хэрэгжүүлэхгүй гэдэг шалтгаанаа илээ цэцэд хандаад үгүй бол энэ хуулиа өөрчлөё гэдээ эргээд их хурл руу авч орж ирэх хэрэгтэй шүү. Үгүй бол тэр хугацаанд нь багтаж хийх ёстой ажлыг хийх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Нөгөө талдаа бас тодорхой эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа.